Энэ өдрийг Бэрлэнгийн хаан хуваасан тэр одоо Бэрлэнгийн хаан нурсан өдөр. 1989 оны 11 сарын 9-ний өдөр миний хувьд бол айсан цочирдсан, балмагдсан хэдхэн цагийн дараа баяр бахархлаар дүүрсэн юм өдрөөс учраас энэ өдөр бол намайг өөрчилсөн өдөр. Энэ өдөртөө зориулаад өнөөдөр Элчин сайдын яам Монгол Германы гүүр хамтраад ийм ажил зохион байгуулсанд их баяртай байна. Тэгээ энэ өдөр бас миний номны талаар Германд хэвлэгдэж гарч байгаа улс төрчдийн талаар анхны ном болж байгаа. Энэ номын талаар их ийм завшаа болгосон. Элчин сайдтай их баярлалаа. Данкшн. Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин гэдэг энэ хаяг өгөөд одоо 11 сарын 20-ны өдөр миний ном гарах гэж байна. Миний ном Германд гарснаар Монгол Германы хамтын ажиллагаанд тус болох баг. Монгол улсаа 80 сая хүнтэй Германд, за Австри, Швейцарын одоо Герман хэлтэй үндэстэнд миний ном тодорхой хэмжээгээр танигдвал Тэрвштав гэдэг нэг тэрний ардл ямар агуу үндэстэн байдгийг, ямар агуу түүх байдгийг, ямар агуу соёл байдгийг, ямар агуу эрдэмтэн байдгийг, ямар агуу байгаль байдгийг гэдгийг одоо энэ номноос харах юм бол миний зорилго биелээ л гэж бодож байна.